Эрүүс хамгаалах санд биологч эрүүс судлаачаар ажиллаж байсан Лавг Сүмбэрл агсанд Хелен Фридман Awards 2015 шагналыг олохоор олжээ. Өнөөдөр түүний гэр бүл найз нөхөд хамтран ажиллаж байсан хүмүүсийн хамтаар талигчаа авд шагналыг нь гартууллаа. Дэлхийн эрүүс судлаачдаас хамгийн сайн ажилласан шилдэг судлаачид олгодог энэ шагналыг 2008 оноос хойш жил болгон олгож эхэлжээ. Нэр хүндтэй энэ шагналын эзэн нь энэ хорвоод үгүй гэхээр сэтгэл өвдөж байна хэмээн мөр зэрэгцэн ажиллаж байсан нөхд нь ярьж байлаа. Сүмбэ бид хоёрын одоо хамтарч ажиллаж исэн тэр сайхан үеүүдийг би дурсахад ч одоо бас хэцүү байна. Их сургуулийнхан эрдэмтэн багш нартай хамтарч Сүмбэ би миний бас тусалцаа жоохон орсон. Би тэд хамтарч тэр Сүмбэгийн магистрийн ажлынхаа судалгааг хамт хийжсэн. 27 наснда өөд болсон нь байгаль хамгаалагчид тэр дундаа цасны ирвсийг хамгаалан судалдаг мэрэгжил нэгтнүүдэд нь том цохилт болсон гэж байна. Ирвсийг автомат камераар тоолох, тэдний амьдрал ахуй, идэж тижэл зэргийн судалгаанд талигаач маш их хувь нэмэр оруулсан гэдгийг хэлж байлаа. Өөрийн сонгосон мэрэгжил ажилдаа сэтгэл зүрхээ зориулсан үлгэр жишээ нэгэн байсан гэдгийг мэрэгжил нэгт нөхтөн дурслаа. Монгол орны байгалийн нандин өв болсон цоохор ирвс түүний тэжээлийг хамгаалах ажилд 5 жил ажиллахдаа тэрээр өөрийн хийж бүтээснээрээ их орондоо төдийгүй дэлхийн хэмжээнд танигдсан ийм судлаач байсныг бид нар харж байна. Олон улсын байгаль хамгаалагчдын нийгэмлэгийн 29 судлаач эрдэмтэд талигчийн үхлийн шалтгааныг үнэн мөнээр нь тодорхойлж Лавг Сүмбэрл агсны үйл хэргийг залгуулах хүсэлтийг манай улсын эрх баригчдад тавьж гарын үсэг бүхий захидлыг ч илгээсэн талаар энэ үеэр олон улсын байгууллагын хэлж байлаа.